Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэд харуулаад сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 13 минут талсан байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч аваад эрдэнээр нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд болсрын аялал бэлгэн даваараа гэсэн үрээтагаар Мондагт компани хамтран ажиллана. За мөн хайртай бүхэндээ гэсэн үрээтагаар Юна ресторан хамтран ажиллана. За ингээд өнөөдөр Баасан гараг нөгөө тал нэвтрүүлэг Баасан гарагт бизнесменийн түүх, баячуудын түүх гэж явж байгаа. За тэгээд ер нь бол хамгийн үрэлгэн бүр арайчтай гэмээр одоо гэдгийг хөрөнгөө үрсэн ийм баячуудын талаар ачиргалтай баримтуудыг танд хүргэнэ. Мэдгүй зохиолоо уншаад ер нь яаж ч амьдраад идэв гэж бодлоо. Тий, яахаараа ингэж мөнгөө үрдэм бол гэж таа. Мэдгүй бид нар ер нь зөвхөн мөнгөтэй болохыг л мөрөөдөг болохоос тэр олсон мөнгөө яг яаж үргэх талаар ерөөсө боддгоо юм шиг санагдлаа шүү дээ. За ер нь баян хүн лаагаа иднүү, луунгаа иднүү, чамд ямар хамаатай гэдэг ч гисэндээ юм үзээгүй хит тансаглал бол түүний дампууруулж исэн нэг хүн байна. За энэ бол Майк Тайсон. Мэдээж. За Майк Тайсон бол мэргэжлийн боксын ертөнцийн хамгийн томогт тамирчдын нэг. За гэхдээ түүний нэр зөвхөн боксын аврах төдийгүй тансаглалын бурхан мэт юм туйшрлын амьд жишээ болтгоо. За Майк Тайсон амжилтынхаа оргил үед жилд 30-аас 60 сая доллар олдог байсан юм байна л та. Тэгээ нийтдээ 400 гаруй сая $400 хүрэгтэй олсон ч гэсэндээ хэдхэн жилийн дотор бараг бүгдийг нь тэр чигээр нүрэн тарайцсан. 400 сая доллар гэж амар хүмүүстэй. Тэгээд түүний яг юм тансаглалын оргил үеийг 1988-аас 2003 он гэж үздэг юм байна. Тэгэхээр ер нь бол ийм 15 жилийн дотор л хамаг мөнгөө өрн таран хийсэн хүн юм а да. За эхлээд $400,000 Ohio мужид 50,000 м² талбайтай тансаг байшин худалдаж авчээ. За 400 бол гайгүй. Энэ байшин 5 унтлагын өрөөтэй, 7 ариун цэвэр өрөөтэй. За ийм байшин. За тэгсэн чинь бүр ийштэй те нэг өдөр байшингийнхаа ханы обог нь хулаад зөв зүгээрээс хаан штэ те. Тэнгүүтээ обог нь хулсныхаа оронд нь алтаар обоо хийлгсэн гэсэн. Энэ яас өвчтэй хоггүй. Алтаар обоо. Одоо ингээл өрөөний ханахаар алтаараа сууж байгаа юм байна. Амар. Тэг ингээ муудаг зүв зүгээрээс шалыг нь бүрэн хуулж ягаад хулсан шал хийлгсэн. Амар. Тэгээд угаалгын өрөөний шалнуудаа бүр гантгэлсэн байгаа. Гантгч чулуугаар. Угаалгын өрөөнүүд нь. Тэгээд жакусид ордог шүү дээ. Одоо нэг юм юу гэсэн үг. Одоо ван хэлбэртэй гэсэн үг. Жакусийн бүрэн ийм нэг шүрэн шигтгээтэй байсан гэж байгаа. Йоо. Шүрээр вана жакусаар хөвлөдөг. Баг тийм байсан юм уу ер нь. Харин хэцүү дээ. Зарим ядуу улсын хаад бол энэ зэргийн тансгал байхгүй шүү дээ. За тэгснээ бүр ингэсэн байгаа. $2 сая 999 сорстой цэвэр алтаар хийсэн ван захиалж тавьсан. Бүр шууд ван дусанд ордог. Йоо 999 сорстой цэвэр алтаараа амар агац. За тэгээд энэ байшин яг ямар ингэсэн чи дотроо бүхэл бүтэн шөнийн клубтэй. Тоглоомын өрөөнүүдтэй, кино, театртай, усан сантай, теннисний талбайтай, 6 машины гаражтай ийм байшин. Йоо. За амар зав. Тэгсэн чинь баруун жигүүртэй бар амьдрах юм бүр тор байгуулаад. За бартай байсан бид нар мэдээ тий. Кино дээр гардаг. Тэгээд шувууны хүрээлэн байгуулсан байгаа. Одоо үргэлбэл баруун жигээр нь тэр чигээрэл бараг амтны хүрээлэн гэж хэлж болох байна шүү дээ. Тэгээд Connecticut-д дахиад нэг байшин авсан байгаа. За бас л тэр байшин нь кино театртай, бассейнтай, теннисний талбайтай 19 өрөөтэй. Ийм амар олон өрөөтэй баримттай яаж ч амьдрдээ. Тэгээ нөгөө 50 cent шүү дээ тий. Connecticut-ийн байшингийн 4.1 сая $4 худалдаж авсан гинэ. Амар юм бурхан минь. Нүд орой дээрээ гарах чинь шүү дээ. За Тайсон бол үнэхээр тэгнэ. Үнэхээр өөрөө ч нэлээд галзуу нөхөр тий. За үл хөдлөхүүл яах вэ? Одоо үн буурахгүй ингээд дараа нь зарчиж болно гэж бодъё тий. Тэгсэн нэг бүрийг нь $70,000 буюу нийтдээ $210,000 3 ширхэг ийм Бенгалийн цагаан бар худалдаж авчээ. Тэр бараар халтартай шүү дээ. Тий. Тэгээд тэр барнууд нь ерөөс ингээд гэр дотор нь чөлөөтэй явж идэг. За тий. Тэгээд бүр ингээд Кenya гэдэг нэртэй бартайгаа Майк Тайсон өөрөө бүр ингээд хамт тоглолдог, бүр усанд бассейнд орохдоо хамт дагуулж ордог. Тий. Ийм байсан юм байна. Тэгсэн нэг удаа тэр бар нь Майк Тайсны гэрт ирсэн зочид руу дайраад тэгээ нөгөө жолооч нь сандраад нөгөө зочдоо хамгаалаад өөрөө ингээд барандаа самардуулаад тий. Тэгээд тэрнээс хойш энэ чинь аюултай юм байна гэд. Тэгээд нөгөө барнуудаа торонд байлгадаг болсон гин. Торон дотор. Одоо ингээд нэг цагаан бартайгаа хамт явж байгаа юм биш үү? Тий. Майк Тайсны энэ юут нь барайчаа очоо нөгөө хамгийн юун дээр тоглолдог шүү дээ. Нөгөө hangover шагналт дээр. Тэгээ нөгөө барыг аваад ирсэн байдаг шүү дээ. Тий. За. Тэгээд Майк Тайсон $25,000 алмазын шигтгээдээ ийм цэвэр алтаар хийсэн хиймэл шүд хийлгсэн өөртөө.
Бурхан минь. За 87 онд дөнгөж 21 настайдаа Rolls Royce гэдэг хамгийн тансаг Английн машины шоурумд орж ирээд тэгээд Rolls Royce Corniche, Rolls Royce Silver Spur гэдэг ийм хоёр машин үзээд тэгээд алийг авах шийдэж чадахгүйсэн гинэ. Йоо тий алийг авч чадахгүй байж ижсэн. За хоёуланг нь аавгүй шууд хоёуланг нь авч. $500,000 шууд. Шууд нэг нь $250,000 үнэтэй машин. Шууд хоёуланг нь авцсан. 15 тэрбум гэсэн үг шүү дээ. Тэгээд Rolls Royce, Lamborghini, Ferrari, за Jaguar, Bentley, Porsche, за Hummer, Mercedes G-Class гэдэг ингээд зөвхөн баячууд юм уу эсвэл автомашин цуглуулдаг ийм лаг хүмүүсийн авдаг машинуудыг өөрөө авсан. Ингээд худалдаж аваад байсан. Нэг мэдсэн чинь нөхөр 100-аар машины цуглуулгатай болчихсон. Дандаа үнэтэй. Би бүр зүгээр за нэг 40-50 дотор байх болгоос 100-аар машин одоо яа. Тэгээд зарим машинд нь өөрөө ч ерөөс унаж асааж үзээгүй. Зүгээр л худалдаа. Нэг ч удаа унж үзээгүй тэр машина. Гэхдээ 21 настайдаа гэхээр амар юм аа тий. За тэгсэн бас Лас Вегаст 5 оттой буудлыг Лас Вегаст очиж шоудна. За ингээд 5 оттой буудлын одоо юу гэдэг нэг давхрыг нь одоо аль нэг давхрыг сонгож гоод бүтэн давхраар нь хаалгаад тий. За энэ давхрт надаас өөр хинч байхгүй шүү. Хүн авахгүй. Би бүх өрөөнүүд чинь ингээд нэг үйлчлэг хийж үлсийг төлнө. Гэт тэгээд 10 хүн урьж авцраад тэр бүтэн давхар дотроо ингээд энэ найрладаг байсан. Тэгэхдээ шөнийн цэнгэний газраас биеэ үнэлэгч нарыг дуудаж авцраад за тэгээд циркийн тоглолт захиалаад 5 төрлийн заавал амттай ийм амтны 5 төрлийн ийм амтны үзүүлбэртэй ийм циркийн тоглолт захиалаад сарамчин заа маа тий захиалаад за ингээд нөгөөдөл чи ингээд нөгөөдөл нь дуудаж авцраад ингээд тэр 5 давхар нэг аль нэг давхрыг нь төрөлсөж авч байгаа тэнцэнэ шоуддаг нөгөөтгөө үзэж кайфердаг за ийм тэгэл ерөөс ингээд нэг Лас Вегаст нэг ороо нэг бүтэн давхрыг нь бүтнээр нь цочид бодол хөдөлж авч байгаа л төрөлсөж авч байгаа л тэгэл шоудахад $1.5 сая үрчдэг. Тэгээд тэрийг энэ бол зүгээр л penthouse party. Зөө. Тий, зүгээр л нэг юм аятайхан нэг зүгээр нэг ороо нийл. Нэг ороо нийл шоу. Яа. Ингэжсэн тохиолдол байна. За, тэгээд дахиад морин тойруулга дээр ингээд очиж үзээд ингээд хүмүүс ингээд боцоо тавиад морь уралдуулаад тахаар айгу гой санагдаад тэгэн гуута энэ морин тойруулганы уралдаа дуусан гут морь үржүүлэгчдэр нь очиод би морьтой олмоор байна гэсэн юм байна. Тэгсэн чинь нөгөөх нь ер нь бол ингээд энэ морьтой болно гэдэг чинь маш их арчилгаа тортлогоотой тий та ер нь ингээд малалж чадах юм уу? Энд чинь ер нь бол би бол танд морь зармааргүй байна тий нэг морьтой болъё гэдэг. Тэгвэл ганцаар ингээд зармааргүй байна. Ер нь бол арчилгаа ихтэй, ажиллагаа ихтэй штэ гэсэн чинь шууд чи юу гэдэг. За уг нь би чамаас нэг л морь авъя гэж хэлсэн. Шал дургу үрчлээ. Гингуута би чамайг над жүчээг чи бүтнээр нь авна. Гэд 10 орчим морийг зүчээчэн цуг аваад $400,000 бүтэн сүрэг буюу 10 гаруй уралдааны мордыг бүтэн жүчээд худалдаж аваад за ингээд нөгөөдөл нь Майк Тайсны нэр дээрээс уралдажээ. За нэг ч тэмцээнд амжилт олоог нөгөө мордод нь тэгсийгээ тэгээд мартчихсан. Зарсан юм уу яасан юм мэдэхгүй. Амир. За Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд боловсрын аялалд бэлхэн даваараа гэсэн уриатаагаар Мондакт компани хамтран ажиллаж байна. За хурмаа хаана хийгээ төлөвлөж байгаа бол танд санал болгох гоё газар байна. Энэ бол Мондакт компани. За эднийх 200-аас 800 очид хүлээн авах хүчин чадалтай хэд хэдэн ийм гоё газрууд байгаа. Нэгдүгээрх нь Triple Event Hall гэж их найд төвд байрладаг А, Б гэдэг ингээд хоёр тусдаа заал байгаа. Энэ заал бол багнгүй. Тийм цэлгэр. Тэгээ багны артлаар ингээд зарим зочид маш орчоод байдаг. Багнгүй маш гоё цэлгэр заалтай. Хоёр дахь нь Evento Ballroom гээд 8 м өндөр таацтай их гоё цэлгэр ийм газар байна. За гадаа хийж болно. Голын ирэг дээр, гоё зүлгэн дээр эсвэл бүр гоё ойн цорхоод хийж болно. Тий. Тэгэх юм бол та ингээд нөгөө би энд хийнэ гэх юм бол ерөөсөө баг 800 үний ийм асар байгаа газар чинь очиод асрыг барьж өгөөд хоол ширээ ундаагийн чинь засаж өгөөд кейтеринг эднийх бүр 2000 хүн задгаа ийм хүлээн авч ирсэн туршлагатай. Тэгээд дөрөвдөх нь Glory Resort гэж Монгол ёс заншлаараа хурмаа их гэж байгаа бол дэлхийн хамгийн том гэр болох их Монгол өргөө Glory Ballroom гэдэг ийм гоё Монгол өргөөнд хурмаа хийж болно. Ер нь хурим хийнэ гэдэг чинь бүр айгүй их юм юу гэдэм бэлээ. Нэгдүгээр стрессний асуудал, хоёрдугаар нэг тийм зохион байгуулах чадвар айгүй сайтай байх хэрэгтэй юм бэлээ. Тийм чадвар сайтай биш л бол ерөөсөө зүгээр мэрэгжлийн хүмүүс тандаа. Түрүү жил маань хурмаа хийсэн. За тэгэл нөгөө хурмын урилгыг яах вэ? Ямар ширээ байх вэ? Ямар хоол хүнстэй яах вэ гэж бөө асуудал болт юм бэлээ. Тэгэхээр Мондактын хувьд болохоор мэрэгжлийн юм хамт олон тэгээд
хурмын чимэглэл, урлагийн хөтөлбөр гэх мэт хуримтай холбоотой бүх төрлийн мэдээллийг та хурмын зөвлөгч нараас буюу яг мэрэгжлийн зөвлөгөө өгдөг хүмүүсээс нэгдроос авчнаа. Танд тэд нэр зөвлөдөг. За одоо ийшээгээ явж хурмын урилга хөвлүүлээрээ одоо ингээрээ тэгээрээ ийм даач сонгоорой гэд тэ. За тэгэхээр эдний мандагтаар ингээд хурмаа хийлгэж байгаа тохиолдолд хосуудаа гадаадад аялах басрын аялалтай. Ийм гоё урамшуулыг зарсан байгаа мөлий. Тэгэхээр ер нь бол басраараа хаашаа явах уу гэж санаа зовхгүй. Ер нь л тэгэл сайхан тайван жаргалтай байжгаад хурмаа хийх шиг сайхан юм ер нь бол хаана нэ тий. За дэлгэрэнгүй мэдээллийг 7710 7788 дугаараас авна. 7710 7788. За баярлаа. Манай нэвтрүүлэгтээ мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аялал бэлгэнд аваарай гэсэн үрэтэйгээр Мондакт компани хамтран ажиллаа. Баярлаа. За баярлаа. За өнөөдрийн дугаараараа бид нөр хамгийн үрэлгэн баячуудын талаар ярьж байгаа. Майк Тайсныг ярьж байна тий. За үргэлжлүүл энэ ч юусоо өвчгөнд өгдөг гар гэсэн юм байна шүү дээ. Гэрийн гаражийг тоглоомын төв болгож хувиргаад 30 ширхэг тоглоомын автомашин тавьсан гинэ. За ийм хоббитэй. За энэс гадна Rolex, Hublot, Jacob & Company гэдэг ийм брендийн үнэтэй цагнуудыг цуглуулдаг гэсэн юм байна. Тэгээ энэ цагнууд нь хамгийн хямдхандаа л гэхэд $100,000. Йоо. За $100,000 гэдэг яг Монгол мөнгөөр тооцох юм бол 350 гаруй сая төгрөг. Нэг цаг нь л 350 сая төгрөгийн үнэтэйгээ бодохгүй. Тэгээд ийм олон цагтай хамгийн хямдхан гэж байгаа. За тэгсэн чинь хүзүүндээ 18 каратын алтан гинж зүүдгээ. За хуран дахь бүгж нь бол $400,000 үнэтэй байсан гэж ярьдаг. Тэгэхээр $400,000 гэдэг яг ямар мөнгө юм гэхээр 1 тэрбум 400 сая төгрөг Монгол мөнгөөр. Багтаа зүгээр л тэрбум төгрөг ингэ зүгээ явж гисэн шүү дээ. За баарнаас гадна гэртээ сарамгчин тэжээдэг байсан гинэ баарнаас гадна. За маш ховор үйлдвэрийн 20 гаруй юм гоёмсог шуудыг бас авчирч тижээдэг байсан гэж юм. Тэгээд ер нь бол өдөрт ингээд нэг юм хүний дааснаас нэг тогтмол орлого гарч идэв штэ тий. Зарлаг гарч идэв штэ орлогоор ороод зарлаг гарч идэв. Тэгсэн чинь Майк Тайсны хувьд өдөрт дунджаар $7,000-аас $10,000 дааснаас нь гараа авчдаг. Энэ бол зүгээр л өдөр тутмын зарлаг. Нөгөө олон амьтдаа тижээх мижээх гэрийн үйлчлэгчтэй. За. Өөрөөр хэлбэл өдөрт багтаа 25 сая дааснаас нь гараа авчдаг гэсэн. Аимшигтэй. За тэгээд нэг оройдоо гарч клуб орж зугаалахад дунджаар нэг $50,000-аас $100,000 үрдэг. Цуг гарах эсвэл ингээ хааныг тийшээ явахдаа найзуудынхаа зардлыг бүгднийг өөрөө даадаг. За тэгээ зөвхөн Versace, Gucci, Fendi зэрэг юм тусгай захиалгын хувцас өмсдөг болсон. Нэг костюмынх нь доотлих нь үнэ $15,000-оос эхэлнэ. Тэгэхээр нэг костюм нь 52 сая төгрөгийн үнэтэй гэсэн. За хот хооронд явахдаа хувийн онгоц үсэж явдаг. Олон юутай онгоцтой. Энээс гадна юм билээ. Хүнтэй гэрлэхдээ эхнэр болох Моника Турнерт $500,000 үнэтэй алмазын шигтгэдэг бүгж бэлгэлжээ. За энэ бол 1 тэрбум 750 сая төгрөг гэсэн үг. Багтаа. За тэгсэн юу яасан? Зөвөр ингээ тухайн үедээ бол ингээ шуугаал Майк Тайсон шоронд орчлоо гэж шуугаадсан чинь хизээ хойно ингээ юм хэрэг ингээ харьцангуй тодорхой болоод гэсэн чинь нэг бүсгүүтэй ингээ хоёулаа бие биендээ таалагдаад за ингээ бэлгийн харьцаанд оржээ. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь юу яасан? Чи $1,000,000 өг гэж Тайснаас хүссэн. Тулгсан бүр тэгэнгუут нөгөөх нь үгүй яхаар хоёлаа ингээл тохиролцоол тэ би юундээ таалагдал тэгээд одоо юу гэдэг энэ бэлгийн харьцаанд ороо гэсэн чинь чамайг мөнгө өгөхгүй би чамаа намайг хүчинцэн гэж хэлнэ. Гэж хэллээд тэгэнгуут нь Майк Тайсон юу ч бодохгүй чи юм уу тэгжил авахгүй юу гэж тоохч яваад өгсөн чинь намайг хүчинцэн гэдэг хэрэгээр хүчингийн хэрэгээр ингээд 3 жил шоронд суусан. За сүүлд нь ийм болсон гэж ингэж яригадаад байгаа. Тий. За 3 гэрлэлт 3 удаа гэрэлт салсан. За ингэнгууд дээрэс нь татварын зөрчил татваруудаа төлөөгүй. За шүүхийн зардал, хуульч өмгөөлөгч нарын төлбөр гэдэг ингээд за ингээд энэ хүний нөгөө нэг олж ирсэн мөнгнүүдийг чи ингээд олон тийш нь ингээд зардал их гарсаар байгаад 2003 онд Майк Тайсон яг аль биесээр дампуурлаа зарласан. Надад ямар ч мөнгө үлдсэнгүй гэж. Яа, амар юм а та тийм хөрөнгөтэй байсан хүн бол. Майк Тайсон $400 сая яг бүр ингээд дансаа улайлгаж салхинд хийсгсэн төхөр. Тэгээд энийг нь дампуурч нэг шүүх бүр яг аль биесээр тогтоогоод Майк Тайсон яг одоогоор бол ингээд дансанд нь ямар ч мөнгө байхгүй. Гэж баталсан байдаг. Сая доллар л гэхэд л их санагдаад байдаг. $400 сая шүү дээ бүр. Тэгээд Майк Тайсны төлөх ёстой $27 сая өр төлөгдөг үйлдэлсэн. Дампуурлаа зарлцсан учраас. За ер нь эннээсээ хойш бол нөхөр харьцангуй их тийм даруулгатай бас ингээд энэ тэнд нилээн одоо юу гэдэг юм энэ замбраагүй амьдрал мөнгө үрсэн талаараа нилээн лекц уншиж мөнгө олдог болсон. Тэгээд нөхөр бол багсаг хөрөнгө оруулалт хийж эхэлдэг болсон. За одоо бол Майк Тайсон 2 цэг тэг буюу 2 тэг гэдэг нэртэй ийм брендинг марихуан зардаг. Марихуан гэдэг нь одоо сордог өвс, эмчилгээний зориултаа өвс гэсэн. Яг аль биесний зөвшөөрөлтэй. Тий, аль биесний зөвшөөрөлтэй одоо ийм эмчилгээний эмчнэр бичиж өгдөг ийм аль биесний зөвшөөрөлтэй ийм марихуан байна. Тий, тэгэнгუут
эндээсээ одоогоор нэг жилд 40 сая доллар орлого олдог гинэ. Тийм. Тэгээд нөхөр олон нийтийн өмнө лекц уншиж бас мөнгө олдог. За ингээд Netflix болон Hollywood-ийн зарим кинонуудад ингэж орж одоо өөрийгөө одоо үнэлж юу яадаг. Тэгсэн. За ингэж одоо мөнгө олж байгаа. За дараагийн танилцуулга 2 дугаар хүн бол Алан Айверсон гэдэг ийм хүн байна. Супер саксон мөнгөчсэн. Лаг байсан. Саксон бөмбөгийн домог NBA-гийн хамгийн чанга залуу гэдэг ийм имижтэй, гудамжны загварын дүр төрхтэй, гайхамшигтай довтлогч байсан. За гэвч зөвхөн тоглолтоороо биш маш тэнийг үргэлгэн зан маш их мөнгө үрдгээрээ алдартай. За ингээд ер нь бол Алан Айверсон гэдэг энэ хүний тансаг хэрэглээний зах зохиос нь яриа л да. За. Үнэт хэдэл жил бүр 1 сая доллароос их мөнгө зарцуулт ингэнэ. Ер нь бол үнэт хэдэл айгүй их авдаг. Тэгээ нэг удаа бүр ингээд 250 мянган долларын гинж цагийг ингээд шууд худалдаж авч ирсэн гинэ. Тэгэхээр тэр их хэмжээний мөнгөөс одоо 250 мянган доллар гэдэг чинь 875 сая төгрөг шүү дээ. Тэгээд согтуудаа юм уу масуурс үедээ ер нь л айгүй нэг тийм онгироо. Тэгээд ингээд нэг юм болохоор л карта зуруулаад идэг найз байдаг шүү дээ. Ямар ч төлөвлөгөөг бодолтой авалт гэдэг дээ. Тийм согтуудаа бүр их онгироо болчдаг гинэ. За нэг удаа зарим мөнгө дидлээ хараад өнгөрсөн шөнө яалаа, юу авлаа гэдгийг ингээд бүр санахгүй байсан. Йоо. За. За тэгээд 1000-аас дээш тооны пүүзний суглуулгатай. 1000 пүүзтэй гэдэг чинь аимшигтэй. Jordan, Nike, Reebok гэлэрээсээ гарсан загвар олгоноос нь ижилхэн өнгөтэй олон ширхэг авдаг. Тэгээ бүр ингээд зарим удаа тэр пүүзнүүдийнхаа нэг л удаа өмсөн. Нэг удаа өмсөнгүүтээ хайчдаг. Амар цамаа. Мэдгүй яагаад ингэж эдгэстэй ойлгох юм алгаа. Тэгээд 10 гаруй сая доллараар Атланта, Денвер, Детройт хотуудад ийм 6 үйл хөдлөх авсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг байрны мөнгө ашиглалтын зарлаа төлөхгүй байсаар хагаад нэг байрыг шүүхийн шийдвэрээр хураачиж. Тийм баян хүмүүсийн үргэлгэн зам зүгээр нэг өрөө гарахтаа л хэдэн зуун мянган доллараар зараад ичиж яагаад ингэ нэг юм ашиглалтын төлбөр нэг татвар матвараа төлчих юм бэл тээ. Тэр бүр амар сонио. Тэгээд 2 том усан онгоц авсан юм байна л да. Шөнийн клуб шиг догчуулаад тэгээд Iverson's Island Party Boat гэж нэрлсэн байгаа. Тэгээд Bentley, Maybach, Rolls-Royce, Lamborghini, Hammer гэх мэтчлэн ерөөсөө ингэ 30 гаруй автомашин авсан. За тэгээд үүнд нь хэдэн сая доллар ингэ бүр зүгээр урссан. За нэг удаа нэг машиныхын түлхүүрийн батарей дууссан юм байна л да. Тэгээ батарейг болчихож ингээ ажиллахгүй шүү дээ. Тэгээ уурандаа түлхүүрээ шатаацсан гэж. Зүгээр уурлаад түлхүүрээ шатаачдаг. Тэгээ заримдаа болохоор ингээ нөгөө сайхан зан хөдлөд айгүй онгироо болох үеэрээ унж явж исэн машинуудаа зүгээр л ингээ найзуудаа бэлгэлцдэг. Мэ аваад яв, унаад яв. Ингээ аав гэд. Тэгээ нөгөө унаад явсан найзууд нь ингээд дараа нь эргээ харахаар тэр машин ямарч бичиг өрөмтэй байхгүй, ямарч таатгалгүй машин бидэг гинэ. Яа, дээрээс нь үнэн ганг юм аа энэ нэр. Бүр яаж ингэ мэдгүй. Бүр үнэхээр ингээд нэг удаагийн шоунда тийм их хүмүүс зарцуулдаг гэж зүгээр нэг машин даатгалж чадахгүй нэхэр энэ зүгээр нэг тийм сонин характер байгааз. За 14 цаг 30 минут болж байна. За нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаа танилцуулнаа. Дэмжийн ажлагчаар эрүүл амт эко хэрэглээ EcoSeed компани дэмжиж ажиллаж байгаа. За EcoSeed компани хатаас нь ногоонууд чавар хямлаан давс дэмжиж ажиллана. Хөнгөн, зай бага эзлэн, хаягдalгүй, муудахгүй, байгалийн амтаараа тэгэд 50 г хатаас ногоон 500 г ногоотой тэнцэнэ. За 1-2 дугаар хоолнд ямар ч хоолнд хэрэглэж болно. Хоол хүнсэнд өнгө үзэмж нэмэн цаг хугацаанд үнэхээр хэмнэлттэй, нөөцлөгч бодис, элдв химийн бодисгүй ийм хатаас ногоонууд байгаа. За тэгэхээр та бүхэн хатаас ногоонууд чавар хямлаан давсаа хөдөө гадаа явахдаа заавал авч яваарай. Утасныхын дугаарыг мөгөө хэлчихье тий. За 90 10 1055 гэдэг утас байна. 90 10 1055 96 38 38 23 96 38 38 23. За бүх хүнсний зах хүнсний дэлгүүрүүдээр байгаа. За баярлалаа. EcoSeed дэмжиж ажиллаа. За баячуудын замбрааг манайс бүр ойлгохгүй юм байна. Харин би бүр ойлгохгүй. Энээр нэг комент мөнхөт тэгээд би тэнэг хүн. Гэхдээ надаас тэнэг хүн байд юм байна гинэ. Би мэдгүй. Би бүр гайхаж бараад байгаа байхгүй. Гэтэл эдгээр чинь баян тэнэг. За үнэ. За ингэж. За Алан Айверсон Атланта юм уу эсвэл Лас Вегаст нөхөр зүгээр шүн болгон казино тоглоно. Бүр шүн бүр. За ингээд заримдаа бүр шууд 500 мянган доллар нэг шөнийн дотор л алдчихдаг. Тэгээд казино дотор ингээ ер нь болж л өгвөл баян хэрүүл тэмцэл хийн мөнгө алдсныхаа дараа уурлна, хэрэлдэн, казиногоос хөөгдөж гарна. Ингээд их казинодод ийм хар дансанд орцсон. Тийм. За тэгсэн нэг шөнө нөхөр шоуджээ. Шоудахта 40 мянган доллар өрсөн бай. За клуб VIP өрөөнд оров. Тэгээд өрөөнд орохдоо дандаа заавал 10-аас 20 хүн дагуулж явдаг. Ингээл сүргэлээл ингээл 10 20-уулаад явж идэг. Тэг нөгөөдөл нь дандаа Алан Айверсны найзууд, ойр дотныхын хүмүүс. Тэгээд ер нь овооролтоо л явж идэг. Тий, тэгээд тэднийг дандаа даадаг. Тий, тэгэл ерөөс ингээд хид хідэн шүнийн клубт
Тэгээ нөхөдөөр ингээд бүр ингээд шөнийн клубт очихдаа зүгээр ингээд амар их үн тэдэл мэдл зүггээл эсвэл замаараа шууд дэлгүүрээр ороод таалагдсан бах үн тэдэл мэдлүүл аваад зүггээл өмсөөл тэгэл шөнийн клуб руу орд юм байна. Тэгээ шөнийн клубт ингэж пижгэж ууж идэж заримдаа бүр ингээд тасарч унж жагаад тэгээд өглөө болонгот нөгөө нэг үн тэдэл мэдл алхуулц бүгд нь хайц бүүм баг. 10 хүмүүс аваагдсан уу? Оо мэдхгүй тэгээд хайцсан мэдхгүй өөрөө сандгүй гэж байна. Яа, тэгтэл нээр. Тэрийг тоодчихгүй. Тэгэл тэр үнтэй цаг маг бүгж өөр юу гинж минж гэдэг. Тэд нар алуулчихдаг. Өөрөө сохтуу хайцсан бүү гэдэг. Тэгээд нөхөр ингэж байгаа. Нэг удаа бүр сэтгүүлчд ингэж ирсэн. Би онгоцны буудал дээр хизээч дараалж цосч үзээгүй гэж хэлсэн. Энэ яаж байгаа юм бэ гэсэн чинь дандаа хувийн онгоц хөлсөж нисдэг. Хизээч бид нар шиг ингээд онгоцны буудал дээр ингээд юун дээр онгоцондоо суух гад ингээд билетээ аваа дараалал суугаад ингээд явахгүй. Зөө. Тий, бизнес классаар явахгүй. Бид нар чинь бизнес класс чинь бүр юу нэг гоё шүү дээ. Тэгээд тэгсэн чинь бизнес классаар бол явахгүй. Зөв дандаа хувийн онгоц би ингээ хүмүүст шахацалдаж явах дурггүй. Тэгээд би онгоцны бодол дээр ингээд ийм очер дараалал цогсож үзээгүй. Тэгэл дандаа хувийн онгоц хөлсөж нисэн. Зөв. Тий. Тэгээд нөхөр үлэм онгоц түрээслэл нисэн явчихдаг ийм нөхөр. За бас нэг хүмүүсийн бүр гайх шиг барсан юм байна. Ерөөсөл хизээч хувцас угааж үзээгүй. Үйлчлэгчтэй юм уу? Үгүй. Хайчдаг шууд нэг удаа аваад хайчдаг. Өмсөөл тий тэгсээр ингээд ингэж байгаа байхгүй. Ялангуяа нэг хувцсыг би нэг л өмсөн тэгэл хайчдаг. Ялангуяа хамгийн их тэгдэг юм дотор хувцс футболк бандаж хоёр. Оо зөө бурхан. Яг нэг өдөр өмсөөл тайлаа хайчдаг. Нэг өдөр өмсөөл тайлаа хайчдаг. Энэ ямар байгаль орчинд ээлгүй шар вэ? Тий яг ийм юм байна. Тэгээд нөхөр ингэж байгаа байхгүй. Зүгээр л дотор хувцсанд буюу ингээд зүгээр төрсийг кэндэл гэхэд жилд $500,000 үрдэг. 365 өдөр 365 шин төрсийг авч өмсдөг гэсэн үг. За. Тэгээд ерөөс угаал энийг дахиад угаач гэдэг. Шууд өмсөөл тайлал нэгээр нь шин бүгдээр ингээ шинийг нь авцсан байж байгаа л тэгэл задлаад өмсөө. Ингэсээр байгаа тэг бүр сурцсан. За. Найзууд хамаатан садан гэд үргэлж 20-оос 30 хүнийг байнга дагуулж явдаг, тижээдэг, бүх зардлыг нь өөрөө даадаг. Ийм хүн. Тэгээд нэг удаа ингэжээ. Reebok фирмийн төлөөлөгч Алан Айверсон руу залгаад ингээд манайх ингээд шинэ пүүз гарсан. Танд аваачиж өгөө. Рекламдах гэдэг штэ. Тэгсэн чинь за чи тэгвэл юу яа? 80 ширхэг тэр шинэ пүүзнээс 80 ширхэг аваад ир. Хөөх та тийм их пүүзээр яах гэж байгаа юм бэ гэсэн чинь 30-ыг нь би өдөр болгон өмснө. За 30 минийх сар. Тэгээ би өдөрт нэг л пүүз өмсдөг. Шинэ пүүз өмсдөг. За 30-ыг нь би өдөр болгон нэгээр нь өмснө. 50 нь бол яг хөө манай найзуудад өгөх ёстой юм аа. Тэгэнгүүт танай тэр 50 найзчдаг хаана үдээ өгсч надтай цуг амьдарч байгаа гэд. Яа, ийм олуулаа гэртээ амьдардаг. Тэгээ ингээ нэг амар том ингээд бүр том шилтгээ ингээ хөдөлтаад авцсан. Тэгээл тэнцэн ингээд найзууд нь хамт идэж уугаал, инээж хөхрөөл, шоуд харан дагаш уудаал тэгээл ингээл Алан Айверсон хувцсыг нь даана, хоолыг даана, зардлыг даадаг. Ингээ байлгаж идэг. Өдөр тэрнийхээ зүгээр хиддэл тааралддаг үл гэж бодлоо ш саягийн гинтгэ. Тий, тэгээд та одоо юу гэдэг ингээд гэртээ 50 хүнтэй цуг амьдард юм уу гэсэн чинь. Тий, тэгээ яагаа. Би эднэрийг харж хандах үүрэгтэй байхгүй юу гэж. За тэгсэн чи ингэж штэ. Үүнээс болоод Reebok хүмүүс гэрт нь очсон юм байна. За. Тэгээ 20-30 хүнийг ингээд шимэгчилж амьдрдгийг мэдсэн. За тэгээд Алан Айверсныг хүндэлдэг шүтдэг байсан учраас нэг юм ингэсэн юм байна. Айверсныг аврах төлөвлөгөө гэдэг юм зохион байгуулад хөтөлбөр гаргажээ. Тэр үнэхээр хайртайсан байгаа байхгүй. За ингээд Айверсонд хэдэн саяар нь мөнгө болцоо. Түүнтэй насан туршдаа жил бүр $700,000 авах гэрээ санал болгосон юм байна. Тэгээд Айверсон $700,000 маш бага байж дээ. Намайг одоо бүр хойшиг үзтлээ. Та нар одоо юу гээд байгаа юм бэ гэдэг ингээд амар уурлаад гарч явах юм байна л та. Тэгсэн чи Reebok-ийн төлөөлөгч ингэсэн гинэ. $700,000 гэдэг бол өдөрт $2,000 гэсэн үг ээ. Энэ бол хүний амьдралд хангалттай мөнгө. Бид яг хуу таныг харж үзээд $800,000 олгоч л та. Бас таныг тэтгэврт гарах үед буюу 55 насны төрсөдрөөр чинь $32 сая бид нэр өгье. Тэр мөнгөөр та юу гэхээ өөрөө л мэдэрэй гэж хэлсэн юм байна. Уул нь одоо ингээд мөнгөө бөөнд нь үлгэрх гээд штэ тий. Тэгээд төгсөрснийхэн дараа ингээд баталгаатай тогтмол ийм орлоготой болох гэдэг штэ. Хүний өмнөөс Айверсны өмнөөс гэсэн үг штэ тий. Яалчгүй л аврах төлөвлөгөө байсан байгаа байхгүй. Ингээд Айверсон бас л ингээд дургуцаад гарч авах гээд байсан юм байна. Тэгсэн чи Reebok-ийн ингэсэн. Би таны сайн сайхны төлөө энэ зүйлийг санал болгож байна. Та одоо хаалгаар ингээд гараа авчих юм бол магадгүй амьдралынхаа хамгийн том ивент итгэгчийг таныг үнчээр хүндэлж чүтэмширч байгаа компаниг та алдах гээд байна. Та одоогийнхоороо ингэж үргэлж мөнгөтэй байхгүй ш та удахгүй дампуурч ийм амар нөгөө зарлагтайгаад ах юм бол тэр үед Reebok таны аминд орно гэж ятгаж сануулгын хооронд ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд баг нөгөө нэг ийм сүүлчийн боломж шүү гэж
гэж юм анхааруулах маягтай. Тэгээ зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ороод зөвшөөрсөн гэдэг юм билээ. За тэгээд мэдээж ингэж их хурж байгаа Айверсон чи дампуурсан. Оргил үедээ 200 сая долларын хөрөнгөтэй байсан энэ хүн одоо бол юучгүй болсон. Тэгээ нөгөө шимэгч найзууд нь ядчих хат бүгдээрээ холдоод явцсан. Мөнгөгүй болонгууд л холдоод явчихж байгаа шүү дээ. Тэгээ баг гудамжинд гуйлах гуух хэмжээнд очсон гэж байгаа. За тэгээд нөгөө Рибук чи 2001 онд түүнтэй байгуулсан хамгаалтын гэрээний дагуу жилд 800 мянган долларыг бол өгдөг. Тэгээ 2025 оны 6 сарын 7-нд Айверсон 55 нас хүрсэн. За гэрээ ёсоор 32 сая доллар авах ёстой шүү дээ тийм ээ. Тэгээ баг авсан байх гэж юу яд юм бэ үздэм билээ. Тэгээд Алан Айверсон одоо яг ингээд тэр мөнгөө өрөө задарт сайхан наргаад дахиж ингээд дөрөв таран хийгээд дуусгах нь аль эсвэл ухаан сууж уу гэдгийг бид нэр одоо ингээд харахад үлдсэн байна. Амар юм аа. За дараагийн замбраагүй хэрэглээтэй баян хүн бол мэдээж попын хаан Майкл Джексон. Тэ за энэ хүн бол мэдээж дэлхийн поп хөгжмийн хаан, хосгүй өндөр амжилтанд хүрсэн үнэхээр супер их орлоготой ийм дуучин байсан. Тэ за Майкл Джексоны тансаглал. За хамгийн ихнийх нь мэдээж нөгөө Neverland эдлэн. Оо яг үнэ. Тэ за Neverland гэдэг нь бол баг үлгэрийн ертөнц шүү дээ, тэ. Тэгсэн 1988 онд Neverland гэдэг ийм эдлэн газрыг 30 сая доллараар худалдаж авлаа. За энэ бол одоогийн ханшаар 88 онд 30 сая гэдэг нь өнөөдрийн 25 оны ханшаар бол 81.5 сая доллараар бүхэлдэн эдлэн газар авсан. За энэ бол зүгээр үл хөдлөх байгаагүй. За энэ эдлэн газрын жилийнх нь үл хөдлөх хөрөнгийн татвар нь 250 мянган доллар. Зүгээр татварт 250 мянган долларыг өгнө. Дээрээс нь нэмээд за одоо бол энэ эдлэн газар бол баг 100 сая доллараар үнэлэгдэж байгаа. Тэгээд жил болгон 100-ны 1 сая 150 мянган долларын татвар төлнө гэсэн үг. Энэ эдлэн газрын. За зүгээр л эдлэн газар худалдаж авсныхаа төлөө байлгаж авсны төлөө. Тэгээд Neverland Ranch гээд 11 км квадрат талбайтай хувийн ийм амралтын газар, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын парк, галзуу хулгана, амтны хүрээлэн тий. Тэгээд бүр тэр парк дээр нь цахилгаан галт дээр явдаг, иргэдэг морин тойрогтой, хувийн кино театртай. Тэгээд нэг жил энэ Neverland эдлэнг ингээд ажиллуулж байгаа хүмүүс ингээд арчилгааны зардал, ашиглалтын зардал нь доотлол нь 5 сая, дээдлэл нь 10 сая доллар болдог. Жил болгон зүгээр л тэрийг ингээл байлгаж яхад ажиллуулад. За ер нь бол тэгээд баг хувьдаа хүүхдийн парктай гэсэн үг. Баг тийм бай тий. Тий. Тэгээд одоо манай хүүхдийн паркаас илүү гэсэн хүүхдийн паркаас гадна чинь амтны үрээл ингээд цуглуулга байна. Тэгээд амтны үрээл ингээд цуглуулга нь болохоор заан байгаа юм, могой байгаа юм, сармагчин, бар, шимпанз гэдэг ингээд янз бүрийн амтд хижээдэг. Энэ амттаас Майкл Джексон хамгийн ойрхон хайртай байсан амт нь болохоор Bubbles гэдэг нэртэй шимпанз. Энэ шимпанзе бүр ингээд авч явдаг, тоглолтоор айлын тоглолтоор хажуудаа авч явдаг. Бүр хамт унтдаг байсан нэг оронд. Зөө. За хоёул хамтран ажиллагчид танилцуулчаад өргөжлөлийн 14 цаг 40 минут болсон байна. Хамтран ажиллагчаар хайртай бүхэндээ Юна ресторан хамтран ажиллаж байна. За Юна ресторан бол яг Юна гэдгийн үгийн тайлбар нь болохоор Юн гэдэг нь хөөрхөн, үцэглэнтэй, хайр татам гэсэн үг. За А гэдэг нь хүүхэд. Тий тэгэхээр ингээд хайр татам хүүхэд гэсэн үг юм л Юна гэдэг нь. Тий эсвэл хөөрхөн хүүхэд ч юм уу. За Солонгосын уламжлалт, эрүүл, аюулгүй, сонирхол татам, содон ийм тренд болсон зоогийг монголчуудаа хүргэж байгаа. За одоо Юнагийн чинь менюндээ шинжилэл хийгээд бүр үнэхээр сүлүүд гой холбоотой болсон шүү дээ. Танилцуулъя л да. Ям печу таккалби гэдэг ийм хоол байна. 2 хүний порцоор гаргадаг. За Солонгос улсын шилдэг тренд хоолыг та Юнагаас амлах боломжтой. Жихэрлэг халуун ногоотой соусоор амталсан, шаржигдсан шинэхэн байцаатай дахиад махан хуурга байгаа. За бөөрийнхээ байцаагаар баялаг энэ хоол хүний эрүүл мэндэд бүр үнэхээр сайн шингэцтэй. Инээс гадна ходоод гэзний шархыг эмчилж өгдөг. Хордлого тайлах, хор тодроос сэргийлэх ийм юутай юм байна. Орц найрлагатай юм байна. За гих мэтчлэн маш гой хоолнууд байгаа. Тэгээд Юна ресторан болохоор бүх Юнагийн салбарууд хүүхдийн өрөөтэй. Тийм. Тий яг ингээд хоолоо хүлээж яхад хүүхдүүд ингээд уйдаад идэг. Тэр хооронд бол хүүхдийн өрөөнд нь ороо та хүүхдүүдэд магадгүй хүүхдэд хураалж болно, хүүхдүүдэд тоглуулж болно. За тэнд ирсэн хүүхдүүдэд одоо гэдэг саатуулчаар юм зөндөө байгаа. Тийм болохоор Юна бол гэр бүл дээлтэй, гэр бүл гэдэг концепцийг агуулсан анхны Солонгос хоолны ресторан. Тэгээ хүүхдүүдэд зориулсан менютэй. Тэр бас аягүй гоё. Бид нар ингээд энд хүүхдэд дагалаад дарахаар ингээд за ийм хоолж болохгүй, тийм хоолж болохгүй. Хүүхдэд тохирсон яг ингээд нэг айтайхан хоол өгчих газар олддгүй шүү дээ. Тэгээ дээрээс нь амттан, Юна бол өөртөө амтантай, bubble tea, shake гэдэг бүгдээрээ гардаг. За тэгээд бас нэг гоё давуу тал нь галтгоо нийл болсон байлээ. Тэр надад үнэхээр таалагдсан. Одоо хүмүүс ард юу игээд байна, миний хоолыг яаж игээд байна гэдэг чи өөрөө хараа сууж ах юм бол. Тий ямар тоогоо хийж जैन, тий яаж хийж जैन, тий. Артын тэр нөгөө нэг эрүүлэх орчин ямар байдаг бүгдийг харна.
Тий. За мэдээж ISO 9001:2015, ISO 22018 стандартууд нэвтрүүлсэн анхны ресторан бол Юна юм а. За салбаруудын хувьд бол маш олон салбартай хороолол салбар, цэцэрлэг түрээлийн сансар, хүүхдийн зуу, хүний моол, хаан уул, яармаг, сапоро, натур, дархан, орхон, далан задгад гэсэн юм салбаруудтай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэг 4 11 11 гэсэн дугаараар аваарай. 77 тэг 4 11 11. Баярлалаа. Хайртай бүхэндээ Юна. За баярлалаа. За баячуудын тансаглалын тухай ярьж байгаа. Одоо Майкл Джексон дээр явж байна. Тийм. Ер нь бол маш үргэлжлэн худалдаа авалт хийдэг байсан. За шопинг хийхдээ ер нь бол ингээд нэг юм 1 сая орчим доллар өрчдөг байсан гэж. Зүгээр ингээд гадуур нэг шопинг хийж явж байхдаа. Тэгээд 2003 онд Living with Michael Jackson гэдэг юм баримтат кинонд нь гарснаар бол энэ бүхэн ил болсон. Өөрөөр хэлбэл шопинг хийхдээ 1 сая доллар өрчөд шүү дээ. Энэ яг энэ киногоор нь ил болсон билээ. За дээр нь уран зураг, хаадын сентийн дуураймал тавилга, Walt Disney-ийн идэллүүд, үнэт идэлэл баглаа тоглоом айгүйх авдаг байсан гинэ. Тэгсэн чинь Las Vegas-т ингэ явж байхдаа нэг өдөрт 6 сая доллараар буюу те нэг өдөрт 21 тэрбум төгрөгөөр худалдаа авалт хийсэн биш үү? Нэг өдөрт 21 тэрбум доллараар амар. Гэхдээ доллараар гэнэ 21 тэрбум төгрөгөөр шүү. За энэ нь бол түүний баримтат кинонд гардаг. За дахиад ингээд үргэлжлүүлээд амар үргэлгэн зүйлүүдийг танилцуулах юм бол хувьдаа Boeing 707 гэсэн юм онгоц аваад тусгай захиалгаар интерьерийг тогтчулсан бид ингэнэ онгоцныхоо дээр дотортлыг. Тэгэд өөр онгоцнууд бас эзэмшиж байгаа л да. Тэгээд бүх онгоц нь тусгай чимгэлтэй байдаг гэж юм дотроо уран зурагтай нэг онгоцных нь штэ бүр суудлууд нь юм алтлаг материалтай байдаг гинэ. Амар тасаг. Тэгэд онгоцны нисэх аяллаа зардал нь сардаа хэдэн сая ам доллар хүрдэг. За тайсны тоглолтын хувцснууд бүрстэ ярих юм бишээ. Дандаа юм тусгай захиалгын юм маш гоёмсаг асар үнэтэй юм зүйлүүд идэг. За тэр төрөөтэй гэлгар гутал байна, шигтгээтэй хүрэн байна тий. Тэр алдартай бэйли байна, титэм зэрэг. Үнийг нь эднийхийг бол үнийг нь нууцлцсан хэд мэддэхгүй. Гэхдээ нэг ширхэг бэйлийн л 350 мянган доллар буюу Монгол төгрөгөөр 1 тэрбум 230 саяар үнэлэгддэг. Бэйли юу? Бэйли 1 тэрбум шүү дээ. Амар. Тэгээд хувийн стилист хөлслөөд өдрө болгон шинэ хувцас өмсдөг юм зуршилтай. За Майкл Джексон ингэсэн байна. Лас Вегаст 3-аас 4 тансаг байшин түрээсэлсэн. Тэгээд тодорхой хугацааны дараа түрээс нь дуусаад тэгээд ингээд баахан л зүгээр ингээд тэнцэн очиж амьдрахгүй хэрнэ. Зүгээр жилд 1 2 өөртөө амар завгүй хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт Лас Вегаст очихын тулд жилдээ 1 2 очихын тулд 3-аас 4 ингээд байшин түрээслээд хоосон байлгаад байдаг гэсэн. Зөө. Тий. Тэгээд ерөөсөө нэг жилдээ нэг зарим байшиндаа Лас Вегаст нэг 5 хоног, за заримдаа бол нэг 20 хоног. Тий. Тэгэл ингээд тиймэрхүү л хоногоор очихын тулд Лас Вегаст 3-аас 4 байшин түрээсэлсэн байсан. Зэрэгцээд Дубайд байшин түрээсэлдэг. Лондонд, Ирландд ингээд байр түрээсэлдэг. Тэгээд тэндээ ерөөсөө ингээд зарим байшиндаа ерөөсөө очдгоо. Тэгсэн хэрнээ түрээсийн төлөөлөл байлгаад идэг. За тэр Neverland гэдэг байгаа эдлэн дээр бол одоо юу гэдэг өөрийнх нь хүүхдүүд бүгд тус нь тоглоомын өрөөтэй, тусдаа ийм театртай, хүүхд болгоных нь дуртай ийм бичил амтны хүрээлэнд хүүхд болгондоо. Тусдаа театртай гэсэн чинь ямар амар сонсож байна. Тий, тэгээд ингээд нөгөө тусдаа ийм цэцэрлэг хүрээлэнтэй. За ингээд хүүхдүүд нь өөр өөрсдийн гэсэн ийм морин тойруулга, шувууд хижээх байшин, модон дээр байдаг байшин машинтай ийм байж. Тэгээд хүүхдүүд нь найзуудаа авцраад тэнцэнэ ингээд тоглодог байж. За ингээд 93, 2003, 5 онуудад нөхөр бол за бэлгийн хүчрхээлтэй холбоотой шүүхийн маргаан маш их явсан. Тэгээд энэ нөгөө нэг маргаанд за ингээд хамгийн үнэтэй чадварлаг ийм хуульч өмгөөлөгч нарыг хөлсөлж байгаа юм. Тэгээд дээрэс нь өөрийнхөө өнөдөр нэр төрийг хамгаалах гэж PR-ын компаниуд бүр хэдэн саяар нь мөнгө доллар төсвөлдөг. Ерөөсөө хамгийн багадаа 10 сая орчим доллар. Тэр олон хуульч өмгөөлөгч PR-ын багийнхаа зарцуулдаг байсан. Бараг 50 орчим сая доллар бол өлгөөн зарцуулдаг байсан. Тэгээд Майкл Джексон ингээд нэг юм сүүл рүүгээ бүр ингээд нэг олон сар шүүхтэлцгээс залхаад шууд нууцаар тэр гомдол гаргаад байгаа хүмүүст мөнгө өгөөд боли яршигтэй ингээд залхаж гин гэд тохироод салдаг байсан. Тэгээ энэ нь ингээд нэг нийгэм нийтэд харахтаа бол Майкл Джексон үнэхээр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой тий энийг өөрөө хүлээн зөвшөөрөл гэдэг хашир болохоор ажил ихтэй тэгээд ингээд асар их нерв цагийг зараад байсан учраас зүгээр ингээд хүссэн мөнгийг нь өгөөл за болигээ тохиролцоо салцдаг байсан юм байна. За тэгэхээр хамгийн оргил үедээ Майкл Джексон 750 сая долларын хөрөнгөтэй байсан. За гэвч юус ингээл өнө баруун солгоогүй цацаал тансгалснаасаа болоод 2000-ад он гарсан чинь 400 сая өртөө болцсон байсан. Йоо 750 саяын хөрөнгөөс 400 саяын өртөө болно гэдэг ямар амар вэ тий. За өөрөөр хэлэх юм бол эн чинь 700 сая долларыг хасах 400 сая болгосон буюу 115 тэрбум долларыг салхинд хийсгэсэн гэсэн үг байна.
бүр ингээд тэрбум доллараар яригдчих шүү дээ. За тэгээд үлсэн ганц юм нь бол мэдээж нөгөө Neverland байсан. Neverland-а барьцаалж тавиад Sony Music компаниас ирээдүйд олох орлогоосоо бүр ингээ өртөжилж авчи. За ирээдүйд хэдэн долларын орлого олноо. Тэрнээсээ би одоо ядаж талхыг авчия гэж ингэж барьцаалж иж нэг жоохон чүчүүд ууж баймсгаа авсан. Майкл Джексон яг өөхийнхөө өмнөхөн дэлхийд даяар алдартай том туур тоглолт хийж исэн. Тэгээд тэр туур тоглолтоосоо өрөө дарна гэж бодож исэн юм байлээ. Төлөвлөж исэн. Даанч тэр тоглолтоо гүйцээж чадаагүй нас орсон шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгээд 1985 онд Beatles хамтлагийн 251 ширхэг дууны зохиогч эрхийг $47.5 сая худалдаж авсан байдаг. Тухайн үед хүмүүс Майклийн эргэн тойрны хүмүүс чи ямар тэнэг юм бэ те дэлхий дээр өчнөө олон гоё хамтлаг дуучид байн гарч ирж байдаг. Тэгээ наад Beatles зүгээр ингээ удахгүй аль хэдийн мартагдчихна. Шал дими ингээд бүх дуунуудыг нь аваад ингээд 47 бараг $48 сая зарчлаа шүү. Ямар ч хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн хин Майкл Джексон бол үгүй зүгээрээ гэж авсан. Ер нь бол Майкл Джексоны хамгийн одоо зөв хөрөнгө оруулалт энэ байсан. Тэгээд нөхөр Beatles хамтлагийн дээр дууны зохиогч ирэх бүтнээр нь Sony Music-т шилжүүлж зарсан байдаг. Тэгээд одоо бол Майкл Джексоны өмчөнд байсан тэр дуунуудыг Sony Music эзэмшиж байгаа. Майкл Джексон эзэмшиж байхдаа Beatles-ийн дуунуудыг ашиглалаа бол Майкл Джексон мөгдөлдөг гэсэн. Тэгээд энэтэй холбоод хамгийн сонирхолтой баримт нь Paul McCartney, Майкл Джексон хоёр нэг бүтэн цомог дээр хамтарч ажилласан байдаг хаа. Say гэдэг гоё хитуутай. Тэгсэн тэрэн дээр Майкл Джексон бүр хинтээ Paul McCartney-ийн гэрт нь очиод ингээд хоёулаа бүр гэрт нь хэд хоног хамт байгаад тэгээд тэр үед Майкл Джексон тэгжсэн гэсэн. Paul McCartney-д чи ингээд нөгөө юу яа хөрөнгөө одоо юу гэдэг дуунууд худалдаж ав. Энэ дуунуудыг эргээд ашиглана гэж чинь Paul McCartney бүр тэрийг юу гэж ойлгохгүй. Тим бизнес гэж юу байсан. Тийм үү гэд. Тийм тэгээ үнэхээр тэнэг юм а гэд. Тийм тэгээ ер нь бол манай дууг миний дууг чи битээ худалдаж аваарай Майклаа гэжсэн чинь Майкл Джексон худалдаад авсан юм бил. Тэгэн гууд Paul McCartney дуугаа дуулахдаа Майкл Джексон мөгдөлж байгаа байхгүй. Өөрийнхөө зохиосон дууг өөрөө дуулахдаа хамаагүй зүгээр Майкл Джексон мөгдөлөө. Тэгээ тэрнээс болж энэ хоёр муудалцсан. Гэдэг. Жохоо эвгүүлээ тий. Тий. За тэгвэл тэр чин бузар хүтгэлэг байсан юм уу гэж тэгжээлээ. Нөгөө дэлхийд өнөөдрөөр энэ асуудлын талаар бүр айгүй дэлгэрэнгүй сайхан ярьсан шүү дээ. Хизээчүүлээ дээ. Тэг ер нь сүүл нөгөө гомдол гаргасан хүмүүс өөрсдөө буцаагаад гомдлоо татаад ихэлсэн гэдэг. Яг ингэ нөгөө мөнгө салгадаг хүмүүс айгүйх байдаг л гэж байдаг л та тий. Тийм юм гэсэн. За Жундаг ингэж комент хийсэн байна шүү дээ. Нөхөртэй хамт ажилладаг залуугийн нэг хан дүүрэн пүүз байсан гинэ. Би пүүзний дэлгүүр хаашаа юм бэ гэд инээс нь чи хобби гэд инээгээдсэн. Их пүүзээ Японоос авсан байхаа. Японд пүүз хямдхан байт юм билээ гэсэн байна. Майкл Джексон ингэж амьдрахгүй өөр хин ингэж амьдрах хувьд нэрээ гайхах зүйл алгаал гэсэн байна. Тийм тэр чинь нөгөө тусгай ийм хүчил төрөгчийн капсул дотор унтдаг байсан шүү дээ. Нэг 150 наслан ч илүү тий. Тий. Зайн түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Мөрөөдлийн хөрмөө хийгээд Басрын аялал бэлгэн даваараа гэсэн үрэтээр Мондакт компани хамтран ажиллалаа. Баярлалаа. За мөн хайртай бүхэндээ гэсэн үрэтээр юунаа хамтран ажилласан баярлалаа. За баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн онцсороо 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ уулзцгаая.